Та бүхэн 68 км/цагийн хурдтай мотоцикл огцом тоормслож 60 км/цагийн хурдтай мөргөлдөж буй осныг харж байна. Унаж явсан хүн нь нас барсан. Яагаад ийм болсныг тодруулан үзье. Тэрээр унахдаа нугас хүзүүгээ гимтээснээс болж амьсгал хураажээ. Уналт нь цагт 30 км/цагийн хурдтай явж байсан автомашин гинэт гарч ирснээс үүдсэн байна. Мотоциклд хүн 21 метрийн зайтай байхдаа тус машиныг олж харжээ. Тэр энэ үед 68 км/цагийн хурдтай явж байсан юм. Ердөө ганцхан деталийг өөрчлөөд үзье. Хэрвээ мотоциклийн жолооч 60 км/цагийн хурдтай явж байсан бол түүнд машины хажуугаар зөрөх бололцоо байх байсан. Одоо та нар ойлгож байгаа. Энгийн физикийн хууль та нарын амьдрах эсхийг шийдэнэ. Хурдаа хаснаар чи өөхөхгүй.